Хөрөнгө оруулалтын 7 хоног үргэлжилж байна. За өнөөдөр ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр хувьцаагаа халааслах болон шинээр байгуулагдаж байгаа хөвсгөл хувьцаат компанийн хувьцаагаар солих боломжийг олгож байгаагаа танилцуулжээ. За ард санхүүгийн нэгдэл компани үйл ажиллагаагаа наривчлах, ашигтай ажиллагаагаа сайжруулах, мөн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлагын зөв арга барилыг хэрэгжүүлэх зорилгоор 3 жилийн өмнөөс томоохон бүтцийн өөрчлөлтүүд хийж эхэлжээ. Үүний хүрээнд ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалтын багцад байсан санхүүгийн бус үйлчлэг үзүүлж компаниуд буюу Тэнгэрлэг медиа нэгдэл, Grep City Монгол, крипто үндэстэн зэрэг компаниуд болон тэдний хөрөнгө оруулалттай компаниудыг хөвсгөл хувьцаат компани руу шилжүүлэх ажлыг сүүлийн 2 жилийн турш амжилттай хийжээ. За улмаараа тус бүтцийн өөрчлөлтийн эцсийн шатанд нийт хувьцаа эзэмшигчид оролцох боломжийг олгож байгаа өнөөдөр жилийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа зарлалаа. Компанийгаа бол одоо 2 хувааж байгаа. 2 хуваах арга барил нь болохоор хувьцаа халааслах байдлаар бид нар хувааж байгаа. Буюу түрүү 2 жилийн өмнөөс бид нар хэрэгжүүлж байгаа энэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хөвсгөл ХК гэдэг нээлттэй хувьцаат компанийг худалдаж авч санхүүгийн бус компаниудаа энэ хөвсгөл ХК руу шилжүүлсэн байсан. Яг одоо хамгийн бүтцийн өөрчлөлтийн хамгийн эцсийн шийдвэр болохыг 4-7 хоног төлөөлөл удирдах зөвлөлийн хурлаараа танилцуулж ард санхүүгийн нэгдлийн нэг ширхэг хувьцаа дотоод бид нар 20 ийм хөвсгөл ХК-гийн хувьцааг өгснөөрөө компаниг одоо бүрэн 2 хувааж байгаа үйл явдлыг бол бид нар одоо хувьцаа халааслах байдлаар хэрэгжүүлж байна. За энэхүү ард санхүүгийн нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлөөс Монгол улсын хувьд анхны удаа хийгдэж байгаа хувьцаа халааслах болон хувьцаа солих ажлыг нэг дор хийж түүнд оролцох боломжийг ард санхүүгийн нэгдлийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд олгох түүхэн шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл ард санхүүгийн нэгдэл хувьцаат компани нь өөрийн гаргасан нийт хувьцааны 10% орчим хувийг зах зээлээс эргүүлэн халааслах бөгөөд хариуд нь хөвсөд хувьцаат компани хувьцаагаар солих боломжийг хувьцаа эзэмшигчдэд олгож байгаа юм а. За хөвсгөл компани нь болохоор цаашдаа тэгэхээр санхүүгийн бус бизнесүүдэд өргөжүүлж авч яваад ер нь бол бүр цаашлах юм бол ойрын жилүүддээ олон улсад гарах зорилгыг тавьсан ийм компани байгаа. За нарийн дитейл хувьд ярих юм бол тухайлбал одоо ард санхүүгийн нэгдлийн хувьцааг эзэмшиж байгаа тооныхоо 50% хүртэлх хувийг хөвсгөл компани хувьцаагаар солих боломжийг олгож байгаа. За энэхүү бүтцийн өөрчлөлтийг хийснээр ард санхүүгийн нэгдлийн хувьд санхүүгийн үндсэн үйлчлэгээ үзүүлэгч компаниуд дээрээ төвлөрөн ажиллаж ашигт ажиллагаа сайжруулах, зах зээл дээрх байр суурь тэлэх юм. Харин хөвсгөл хувьцаат компани цаашид ард инвестмент групп болж санхүүгийн бус компаниудад хувь эзэмшихээс гадна Монголын эдийн засгийн суурь болсон уул уурхай эрчим хүч болон үйл хөдлөлийн салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тус нээлттэй компанийнхаа бүтцийг ашиглан Монгол болон олон улсын зах зээлийг холбохыг зорж байгаа юм байна.